Сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. Эрт үеийн сургалтын төвийн англи нэг шоу юм баяраа. Манай сургалтын үйл ажиллагааны хувьд танилцуулах юм бол манай сургалт нь энэ Day1 гэдэг номноос явдаг. Бөгөөд за энэ миний 13 оноос 24 оны хугацаанд буюу 11 жилийн хугацаанд бичсэн ном юм. За энэ хүн номороо 10 жилийн хугацаанд суралцагчдыг үзэх ёстой бүхэл мэдлэг. За дээрээс нь анханаас дунд гүнзгий шат хүртлээр үзэх ёстой бүхэл суур мэдлгүүдийг багтаасан ном юм. За энэ хүн номноос маш цэгцтэй, ойлгомжтойгоо явдаг гэдгээр онцлогтой. Сайн байна уу? Намаа Хүндэл гэдэг. Би бэргэлээд би 18 настай. Би Эрт үеийн сургалтын төв суралцаад одоо 3 дахь сарда явж байна. 2 сарын хугацаанд өөрийнхөө дөрвөн болон ярианыхаа чадвар дээр төлхөөс ойрлж суралцсан байгаа. За би энэ сургалтын төвд явхаас өмнө миний дөрмийн мэдлэг болон ярих чадвар маань айгүй муу байсан гэж би боддог. Эхний 2 сарда би дөрмийн үзэл дуусгаад одоо ярианыхаа чадвар руу орж байгаа. Дөрмийнхаа мэдлэгийг би 2 сарын дотор бүгднгээр нэмэх цэгцтэйгээр яг өөрийн болгож авсан гэж бодож байгаа. Мэдхгүй зүйл амар чөлөөтэй асууж ярилцах боломжтой. Надад тэр нь айгүй их таалагдсан. Хэлээ сайжруулахын тулд зөндөө сургалт хайгасны эцэст Эрт үеийн сургалтаа сонгож суралцсан байгаа. За энэ хоёр суралцагчаа одоо бүгдээрээ хийсэн бүтээл, үзсэн бүх зүйлийг та бүхэндээ танилцуулцгаая. За энэ манай суралцагчийн тэмдэглэлийн 3 дэвтэр байгаа. За эхнийх нь онлайн дэвтэр байна. За энэ дээр дасгал ажил болон шинэ үгээ бичдэг. За энэ дээр болохоор ном орчуулад бид нэр уншаад орчуулад явдаг байгаа. За манай хоёр суралцагчид болохоор бид нэр тухайн үед номын баяраас ном авч ирсэн. За ийм хоёр ном авч ирсэн байгаа. Нэг нь өвгөн тэнгисгээд ном. За нэг нь бяцхан анхүүгээд ном авч ирсэн. За тэгээд ингээд номнуудаа нэг бүрчлэн өгүүлбэр болгоноор нь арчуулад багштай шалгуулад явдаг байгаа. Ингээд нэг бүрчлэн орчуулад явсан байна. За тэгээд энэ хоёр суралцагчийн хувьд анх удаага яг англиар ном уншаад орчуулж ирсэн удаан гэж ойлгосон. За тэгээд дээрэс нь одоо энэ дэвтрийг харах юм бол ингээд английн одоо бүхэл одоо яг 10 жилийн хугацаанд үзэх ёстой бүхэл мэдлэг дүрмүүдийг бүтэн үзэж дуусгасан байна. За ингээд бүх хамтдаа шалгаад явсан. Гэсэн үг. За мөн ингээд суралцагчид маань шинэ үгийн карт хийдэг. За шинэ үгийн картын хувьд болохоор яаж байгаа юм гэхээр суралцагчид маань өөрсдөө гараараа хийдэг. За ангиснэрээ яаж байгаа юм гэхээр хуучны билет суулгах ажил аргатай адилхан байдлаар ерөнхийдөө зарчмаар цэжилдэг гэсэн үг. За тэгээд өөрсдөө гараараа хийж байгаа болохоор суралцагчид маань маш сайн тухайн шинэ үгээ илүү тогтоох боломжтой. Тэгээд дээрэс нь дуудлагаа маш сайн зэгцтэй үзэх боломжтой. За ингээд эрэгтэй суралцагч маань мөн адил маш 2 сарын хугацаанд 2 сар гарангийн хугацаа дөнгөж 3 дахь сар руу орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ богино хугацаанд маш хэмжээний хичээл хийсэн байгаа. Тэгээд миний хувьд бол маш их бахархаж байгаа. Яа тэгэхээр 2 сарын хугацаанд ингэж хийнэ гэдэг бол үнэхээр их. За эрэгтэй суралцагчийн минь хувьд эмэгтэй суралцагчийн минь хувьд гэсэндээ хангалттай хэмжээнд хичээл хийсэн гэж бодож байгаа. За ийм байна. Тэгээд дэвтэр энэ эрэгтэй суралцагчийн карт байна, ном байна. За ингээд онлайн дэвтрүүдээ бүгдээрээ бүтэн боломжоор бүр ингээд гадаад явах гэж байгаа юмнасаа хоёул австрал явах гэж байгаа. Тэгээд маш энэ заваараа маш хэмжээнд өөрийгөө бүтэн дайчлаад хичээлээ хийж чадсан гэдэг онцлогтой. За миний хувьд болохоор энэ их бүтээл миний хийсэн юмнууд бол надад үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Дөрмийн хувьд ч гэсэн маш цэгцтэй өөрийнхөө мэдэхгүй юмнуудаа тухайн үед нь асуугаад хийсэн. Тэгээд карт гэсэн надад маш их ер нь бол таалагдсан. Яагаад гэвэл карта би гэртээ автобусанд явж байхдаа хаач юусмынийхаа үзээд тэр үгээ дахиад шинээр сурдаг. Тэгээд ном орчуулах хувьд бол ном орчуулах надад маш их таалагдсан. Яагаад гэвэл анх удаа би ном уншаад орчуулж байгаа. Ном уншснаар миний унших чадвар, ярих чадвар, шинэ үгийн сан, бичих чадвар бүгд зэрэг хөгжинэ. Яагаад гэвэл энэ номон дээр бүх дүрм үг миний мэдэхгүй зөндөө юм байгаа. За манай сургалтын дахиад давуу тал нь юу гэх юм бол цагийн үеэрээ суралцагчид маань өөрсдөө сонгох боломжтой байдаг. Хичээлүүдээ ерөнхийдөө бол самбар дээр заадаггүй. Хвчлэн хичээлүүдээ PowerPoint хэлбэрээр заадаг, зурагтаар заадаг. За ангиснэр яаж юм гэхээр суралцагчид маань хичээлээ маш богино хугацаанд тэмдэглэж авах болон ойлгох боломжтой байдаг. Хүндэт эцэгчүүд болон суралцагчдаа манай сургалтын төвийг зориод англи хэлнийхаа мэдлэгийг цэгцтэй бөгөөд ойлгомжтой байдлаар цэвэрхэн тогтоо орчинд суралцаж дээшлүүлээрэй гэж уриалъя.